Нийгмийн даатгал бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд өртсөн иргэдийн олонх нь олон жил өмссөн гутлынхаа улыг цоортол хэрэглэж байна. За энэ бол зөвхөн нэг төрлийн бараа бүтээгдэхүүний хэрэглээ хумигдж байгаа хэрэг биш, харин иргэдийн амьдрал хэрхэн дороотож байгаагийн нэг илрэл болж байгаа юм аа. За иргэдийн худалдаа авалт багасж байгааг зөвхөн мах болон ба өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн илэрхийлдэг юм биш. За яг энэтэй холбоотойгоор гутал бол яг энийг илэрхийлэх хамгийн бодиттой зүйл бас олж таарж байна. За иргэдийн хувьд бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүндээ мөнгөө зарцуулчихдаг учраас 3-4 жил өмссөн 5-6 жил өмссөн гутлуудаа ойж анжлуул засуулж өмсүүлэх тохиолдол нь илүү нэмэгдсэн байна. Таны хувьд өсөйгөө янзлуулж байна уу гутлынхаа? Тий бүр ингээ нэлгүүд нь юу ирзэн халахулж. Цоороод доороос юу хатгаад явж болдог. Чулуу хатгаад. Маха чүүчээ гэж авж байгаа улсууд ч гутал бол тэгэл засуулаад жил гараа өмссөн, жил өмссөн, 2 жил өмссөн гутлаа янзлуулна юм. Ёстой төр засагт юу гэж хэлмээр юм дээ нэрээ. Монголын ард үнэн хүлцэнгүй байна. Ёстой. Сонгуулаар амлаад байдаг нэрээ хэрэг халах шүү дээ. Гутал үтлээ өстой юу цоороо бараг таавчгүй мавчиг цоорч таавчгаа солихгүй шүү биднес. Тийм л шүү амьдрал. Муухай байна хэцүү байна шүү дээ. Ийм энэ дээдлийн бодлого л хэцүү байна. Тэгээ одоо бид нар энд би нэг ирзээ аваа өөрөө гутлынхаа орон дээр наач гэж явж. Бүр юу яах вэ? Хэмнэж шүү дээ. Тийм мөнгө хэмнэж байгаа байхгүй юу? Иргэдийн хэлж байгаагаар хүнсний бүтээгдэхүүн түл шатхан болон өргөн хэрэглээний барааны үн сүүлийн жилүүдэд 10-20% өссөн нь сарын орлогыг зөвхөн зайлшгүй хэрэглээнд төрөлцөх хэмжээнд хүргэжээ. Тиймээс шинэ гутал хувцас авах нь шаардлагагүй хэрэглээ болж засвар үйлчилгээг төлөхөө сонгох болсон байна. Одоо ингээд гутал засварлаж байгаа хэрэглэгчид ирж авахгүй шүү дээ. Авчаа чадахгүй байна гэсэн. Чадахгүй. Одоо хийсэн гутуудад тэдэг үзэндээ байна. Тэгээд тавьчихдаг. Тэгээд мөнгө төгрөглөж байгаа санхуд мотоо болсон юм шиг байна. Өөр нь тэгэл янз чиг бол боломжийн хэмжээр нь тэгэл өөрсдийнх нь боломжоор харуулаад авчих шүү дээ. Гутал засварын үйлчилгээ эрхлэгчтэй хэлж байгаагаар сүүлийн 1-2 жилд үйлчлүүлэгчдийн тоо 30 хүртэл хувиар нэмэгдэжээ. Иргэд шинэ гутал авахын оронд уулнаах оёх зэрэг засварын үйлчилгээ илүү сонгох болсон нь үнийн өсөлт болон бодит орлогын бууралтын шууд илэрлэл гэж тэд үзэж байна. Зах худалдааны төвөөр борлуулж буй гутлын дундаж үн 150 мянган төгрөг, харин гутлаан засварлуулахад дунджаар 30 орчим мянган төгрөг зарцуулахаар байна. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нэмэгдэх тусам хэрэглээний бүтэц өөрчлөгдөж, иргэд урт хугацааны хэрэглээний бараанаас илүү засвар үйлчилгээр шилжих хандлага нэмэгдэж байна. Энэхүү гутал засварын зах зээл хүртэл эдийн засгийн дарамтыг мэдэрч эхэлжээ. Дахин нэг зүйлийг сануулхад эвдэрч гэмтсэн гутлаа засварлаж янзлуулах нь муу зүйл биш гэдгийг сануулъя.